За урагш дэвших холбооны тэргүүн сувд гэж хүн байна. За би ерөөс огт давхцуулахгүйгээр ярих гэж бодож байна. Манай улсад үнэндээ бол үндсэн хуулиа хэрэгжүүлж байгаа юм огт алга байна. Үндсэн хууль гэж байгаа байхгүй гэж бүр мэдхээ байлаад байна. Уулын цаасан дээр хараар бичсэн үндсэн хууль байгаа боловч энийг хэрэгжүүлж байгаа нам чалга, засаг, төр чалга бүгдээрээ. Дээрээс нь ерөөсөө бол хараа юу яаж байна? Нэгдүгээр энэ үндсэн хуулийнхаа хэрэгжилтэнд мониторинг, хяналт мониторинг хиймээр байна. Энэ одоо үндсэн хуулиа зөрчиж байгаа энэ засаг төртэй хариуцлага тооцмоор байна. Бид нар ерөөсөө энэ эцсийн тараа юм биш бүх юмараа хүний одоо бүх энэ юугаараа цалин тэтгэвэр ахуй хангамж одоо орчин нөхцөл байгалийн центрс байдал алдагдаад бүгдээр ингээ алдагдаад үндсэн хуулиар нөгөө олгогдох эрх маань бүгдээр байхгүй байгаа. Тэгээ энийг одоо гол хэрэгжүүлэх субъект нь юу юм? Засгийн газар шүү дээ. Засгийн газар юу хийгээд байгаа юм? Ерөөсөө ард иргэдэд бүгдийг ингээ ялгуурлан гадуурхчихсан. Ард иргэд нь ерөөсөө булан шахагчсан төр засагтаа. Дээрээс нь одоо бүр юм байна шүү дээ. Эрх мэдлэлтнүүд бол тэр бумаар нь зээл авч болно. Ажил төрөл хийх гэж нэг аж ахуй нэгж эргэн бодвол 5 сая хүртэл тэрийгээ тэгтээ бас хасан барина өгөхгүй заа юу. Ийм байдалтай байна. Дээрээс нь ийм байна. Ерөөсөө энэ үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас болоод хүний эрх нийтийн эрх ашиг маш настай хохирч байна. Ийм учраас л одоо хяналт мониторинг хийгээч гэдэг юм. За дээр манай их хурлын гишүүн ингэж яриа зогсож байна л да, сууж байна л да. Энэ одоо өөр нам хөгжлийн банкнд өөр намын хүн орж ирж гисэн энийг ингээд самраа сууж энийг байх уу яах вэ? Энд чи одоо юу гэж байгаа юм? Ерөөсөө хууль хэрэгждэггүй гэдэг нь үндсэн хуулиа авч хэлцдэггүй гэдэг чи ерөөсөө энэ дэр тодорхой харагдаж штэ. Бүх шатанд эрх барьж байгаа ганцхан ардын нам хүнээ авч ажилуулах биш. Иргэн бүхэн нөгөө ялгуурлахгүй, гадуурхахгүй, үжил бодлоор нь ялгаарахгүйгээр бүгдээр л ажил төрөл хийх хэрэгтэй штэ. Зөв ялсан нам заавал ганцаараа дангаараа эрх барьж юу ажил төрөлд одоо хүн авч явах ёсгүй штэ. Дээрээс нь ардсан нам бол яг үннийг хэлэхэд одоо 35 жил болж байгаа гишүүдээ уландаа гიშгчээд зөвхөн эрх мэдэлд очисон хүмүүс нь баяжаа сууж байгаа нь бас нэг асуудал байна. Дээр нь өнөөдөр өмчийг одоо юу авж яах гэж яриад байна. Шударгаар авсан өмчинд бол хинч халдах эрхгүй. Шудраг усаар олсон өмч хөрөнгийг бол хураахан зөв байна гэдэг хэлмээр байна. Чимээгүй байгаа. За баярлалаа. За баярлалаа. За бүрэн тооч гэнэ. Минут дараа бодоогүй л шүү. Тэгээд ерөөсөө бас юм байна шүү дээ. Эцээс тараа энэ иргэний хүртэл ингэж одоо уланд гიშгчээд бүх хуулиа уландаа гიშгчээд ингэ байж байгаа засаг төр бол үнэхээр цаашаа явах ямар ч аргагүй байна. Тэгээ энэ их хурлын гишүүндээ ч гэсэн ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Зөвхөн энэ манай намын хүмүүс одоо ингэж ажиллана гэдэг. Одоо энэ хороон дээр шүү дээ хэсгийн ахлагч гэж зөндөө оронтой гарсан. За тэрэн дээр ажил хийхээр ардын намын гишүүн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа шүү дээ ер нь. Өөр намын гишүүнийг авахгүй гэж байгаа шүү дээ. Энэ одоо үндсэн хуулиа ингэж уландаа гიშгээд ингэж байж болдгийм үү гэдгийг дээр бас хариуцлага тооцмоор байна.